Сан-Францискод сайхан өглөө болж байна. Одоо бид нар Калифорни мужийн Лос-Анжелес хот руу хөдлөх гээд нүдэ очиж байна. За Ана хичээндээ ямар ч гэсэн бүр сайхан тухтай 6 онлоо. Тэгээд өнөөдрийн төлөвлөгөө бол Лос-Анжелес За гиснээс энд нэг сони явдал тохиолдсон машин байна. Энэ машины За Окландын нэг чанга гарынхан л унаа юм шиг байна да. Хамаагүй хүнд юм ачих юм бол 10 хэсэгтэй юм тохиолдох нь шүү. Окей. Чи энэ хаягаар нугруу ортой өрөө 92 гэж зам ташаалгах. За. 5 цаг 26 минут 368 майл. Окей. Хэдэн майл? 368 майл. Окей. За. Сан-Францискогоос Лос-Анжелес хүртэл 368 майл. 5 цаг 30 минут явна гэж бодчих. Баяртай Сан-Франциско. Сайн уу элэ гэж явъя. Сан-Францискогоос LA хүртэл хурдны замдаар явж байна. Тэгээд нэгэнт хурдны замаар явж байгаа юм чинь хурдны замдаар явах бас ганц нэг мэдээллүүдийг өгье гэж бодлоо. Хурдны зам. За иймэрхүү. Ер нь бол Америкчууд 16 нас хүрээд жолооны үнэлэх авах хэрэгтэй болдог. Тэгээд ахлах сургуульд нь жолооны хичээл ордог юм байлаа. За ер нь одоо ингээд энэ хурдны замын 1-2 дугаар игнэгээр бол том тэрэгнүүд, тракууд буюу нөгөө ачаа хатсан тэрэгнүүд явах хэрэгтэй. За 1-2 дугаар игнэнд яагаад явж гэнэ вэ гэхээр 1-2 дугаар игнийг илүү зузаан тавьж өгд юм байна. За замд болохоор трактаа ер нь харьцаж явах жоохон хүндрэлтэй байд юм байна. Жоохон эвгүй. Одоо анх удаа явж байгаа хүмүүст ялангуяа. Жишээ нь эргэлтэн дээр бол трак буюу нэг бол ийм урт чиргүүлтэй явж байгаа машиныг бол хизээч гүйцэж болохгүй. Эргэлтэн дээр тракийг гүйцэж байгаагаас болж маш их осол аваар гард юм биш үү. Тийм болохоор хизээч бит эргэлтэн дээр тракийг гүйцээрэй. За мэдээч хэрэг бүгдөө суудлын бүсээ бол зүүсэн байх хэвээр. Уртлын, артлын зорчигч гэлтгүүгээр бүгд зүсээ зүүх хэрэгтэй. Зүсээ гин шүү. Бүсээ зүүх хэрэгтэй шүү. За ихэвчлэн хурдны замын хурдны хязгаар бол за дундчаар 70-аад майл гэдэг юм байна. 65, 70 заримдаа 80-таа замж байгаа гэсэн тийм. Ерөнхийдөө л нийт мужуудад нийтлэг бол 70 нөгөө өндөр уулгүй газруудад тал газартаа бол юутаа энэ төр бол ерөнхийдөө 80 майл. За тэгээд одоо жишээ нь ингээ явж итл 70 майлыг заасан хурдны замдаар явж илаа гэж бодъё те. Тэгэх юм бол яг хав дээшээгээ нэг 10 майл бол хэтрүүлж болох юм байна. 10 майл дотроо. Тий 10 майл дотроо хэтрүүлж гаргаж байна. Гэхдээ тэр нь бол хэтрүүлж болно гэсэн дүрэн бол бичигдээгүй боловч яг хав жоохон 10 дотроо ингээд тий амьдрал дээр хэтрүүлээ явж байгаа машиныг төдийлөн нэг цагдаа зогсоогоод янз бүр болоод их гайгүй байд юм байна. Доошоогоо дахиад нэг 10 майл дотроо хурдаа барьж явахад бол гайгүй байд юм биш үү. За өөр чинь юу гэхлээр за анхаарах юм бол огцом хурдаа хасч ерөөсөө болохгүй хурдны зам дээр. Урд явж байгаа машин зогсож гинөө явж гинөө гэдэг нь бас тодорхой шууд харахад мэддэхэд бас айгүй хэцүү болчихд юм байлээ. Тэгээ бид нар нэг тохиолдсон явдал гэх юм бол шүн жолоодж явж байгаад урд аваар гарцсан байсан. Тэгээ цагдаагийн машин хажуугаар өсөө давхиж маш өндөр урдаа давхиж очиод урдлын тэр аваар гарсан машинуудын орд тэмдэг тавиад машинуудыг аажмаар зогсоосон. Тэгээ бид нар бас ингээд яг ардталт нь очиод дөнгөж зогсоол 1 2 3 гэж зараа 4 секунд л болсон баг. Тэгсэн чинь ерөөсөө хажуу талаар нэг машин ерөөсөө асар уртаа замаас гараад шорон замаар цаaf гэж аваад болсон. Тэгэхээр тэр машин хэдийгээр бид нэр ингээд зогсож байгааг шүн явж исэн. Тэгээд нөгөө машин маань бидний зогсож байгаа явж байгаа хоёрыг анзааргүйгээр ингээд маш уртаа хараас төхөөд ирсэн юм шиг. Тэгэл замаас гараад харин ашгүй бидний замаас гараад аюулгүй өнгөрсөн. Тэгэхээр хэрвээ ямар нэг байдлаар хурдаа тийм хурдан хугацаанд хасах шаардлага гэх юм бол маш хурдан аваараа татгах шаардлагатай юм байлаа. За ингээ явж итэл замд нөгөө нэг rest area гэж байт юм байна. За тэднэр нь болонгууд одоо нөгөө нэг улсын хөрөнгөөр баригдсан газрууд тэгэнгүүтлээ юу гэх юм тийч одоо ямар ч байсан 0 байх хэвээр хоол ундаа өөрсдийнхөө авч явж байгаа хоол ундыг ороод тухтаа идэж уугаад ингээд явчих тийм одоо танхимууд ресторан маягийн танхимуудыг бэлтгэсэн байт юм байлээ. Хурдны замын хураамж. За хураамжийн талаар юу галах жоохон мэдээлэл өгөх үү?
Ер нь яг Америкт бол замын хураамж хамгийн их авдаг газар Вашингтон DC-гээс Бостон хүртэл, Вашингтон DC-гээс Чикаго хүртэл. Тэр бол бүр заагдсан замын хураамжуудтай. Наашаа бол тэгээ бараг байхгүй дээ. Яг энэ талд бол ер нь тоол ер нь төлөхгүй хот дотор л жижиг сажиг тооцоо. Тэгэхээр ялангуяа тэр замын хураамж бол манай зүүн эрэг рүүгээ их байдаг. Бас ингээд замын тэмдэгнүүд байна шүү дээ. Ерөнхийдөө бол 3 өнгөтэй байдаг юм байна. За, ногоон өнгөтэй замын тэмдгүүд бол хөвчлэн одоо нэг экзитүүд тий. За, хөнхөнгөтэй тэмдгүүд авах юм бол ямар нэг сервисүүдийг бол хөнхөнгөтэй дэвсгэрээр бичдэг юм байна. За, бор өнгөтэй болоод ирэх юм бол чи яах газар гэдлээ? Үзэж болох, сонирхож болох одоо энд ийм музей эсвэл энд ийм дурсгалын газар байгаа шүү гэдэг. Нэг машин барьж байгаа тэгээд жоо нойрмолоод замаас гарч юм гэх юм бол ингээд дөргөөд Анхааруулах нөлөөтэй. Одоо ингээд зарим хүмүүс биедээ эвтэйхэн байх үүднээс бүсээ сугандгаар оруулсан байдаг. Тэгэхээр энийг бол ямар ч тохиолдолд ингээд яг урдуур оруулаад дасчих хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар нэг байдлаар бүсийг буруу зөв дутуу хэрэгснээс болоод хэдийгээр зүүсэн байсан ч гэсэн бүс бол бүргээ зөв үүсгэж чадахгүй. Урд сууж байгаа хүмүүс одоо тэр нэг уртлын хэсэг дээр хөлөө тавьж айгүйх явдаг. За тэр бол өстө үнэхээр аюултай юм байна. Ямар нэг байдлаар дөргөл өгөөд нөгөө агаарын дээр гараад ирэх юм бол хөл тэгэл аарцаг ерөөсө хамаг юм чинь зүгээр зад ингээд ерөөсө эвлүүлэг тоглоом эвдээ ичиж байгаа юм шиг болгочтой юм байна шүү. Тэгэхээр ямар ч тохиолдолд уртлын хэсэг дээр хөлөө битээ тавьж явж байгаараа дээр нь бүсээ бас зөв зүүж явж байгаараа. Байрны ойлгож байгаа. Жохон унтж байгаас ирлээ гэсэн. За барьж байгаа. Манай хоёр самурч. Бензин авна. Парижтэй. Ер нь юуных үнэтэй штэ. Калифорни ер нь хамгийн үнэтэй. За гэх мэтчлэн бид нар бол ингээд явж явах үедээ жижиг сажиг гэлтгүүгээр мэдээллүүдийг өгсөөр авах болно. Тэгэхээр яах ёстой вэ? Subscribe гэдэг тэр улаан тавчийг дарах юм бол мэдээллийг шууд орсон даруйд нь авах боломжтой